자, 구원도 신앙생활도 기록한 말씀 밖으로 넘어가서는 안 됩니다. Тэр бид бүхний авсан авралч байна, итгэлийн амьдралч байна. Ерөөсөө энэ бичигдсэн үгнээс давж гарч болохгүй. 우리에게 신앙생활에 자유를 주셨지만 Бид бүхэнд мэдээж хэрэг эрх чөлөө гэдэг зүйлийг өгсөн. 말씀대로의 신앙생활에 제한이 주어진 거예요. Гэхдээ ямар хязгаарыг тогтоож өгсөн бэ гэхээр бичигдсэн байгаа үгэн дотроо л идэх эрх чөлөө байхгүй. 자기 마음대로 신앙생활 할 수 있겠죠. Өөрийнхөө дур зоргоор яг хүн итгэлээр амьдрч болох юм. 온전한 상을 잃게 된 겁니다. Гэхдээ тэр хүн дүүрэн шагналаа алдна. 자기 마음대로 신앙생활 할 수 있겠죠. Өөрийн дур зоргоороо итгэлийн амьдралаар амьдрч болно. 진정한 평안은 없는 겁니다. Гэхдээ жинхэнэ аз жаргал, жинхэнэ амар тайван тэр хүнд л байхгүй. 자기 마음대로 신앙생활 할 수 있겠죠. Өөрийн дур зоргоороо итгэлээр амьдрч болох юм. 그런데 그것은 진짜 좋은 길은 아닌 것입니다. Гэхдээ тэр бол хамгийн сайн зам биш байхгүй. 성경에서 가장 위험한 말이 있어요. Тийм учраас Библиэлд бичигдсэн байгаа хамгийн аимшигтай нар이요. 가장 위험한 말이 있습니다. хамгийн одоо аюултай тийм ээ аимшигтай нэг үг гарч байгаа. 예. 열왕기하 5장에 그 나아만 장군이 문둥병을 고치는 사건에도 나오죠. За 2-р хаад 5-р бүлэг дээрээс харах юм бол уйман өвчин тусчихсан байсан Нааман жанжин эдгэрж байгаа талаарх үйл явдал гарч байна. 나아만 장군이 하마터면 문둥병 고침을 못 받을 뻔했습니다. Тэгэхээр Нааман жанжин тийм ээ тэрхүү голын усан тийм ээ очоод өөрийнхөө биеийг угаалгаагүй байсан бол өвчнөөсөө ангиж ирэх боломжгүй байсан шүү. 하나님의 선지자 엘리사를 만났는데도 그 능력을 경험하지 못할 뻔했어요. Бурхны иш үзүүлэгч Илишатай уулзаагүй байсан бол Нааманы уйман өвчин эдгэрэх боломжгүй байсан. 왜요? Яагаад вэ? 내 생각에는. Миний бодлоор гэдэг үг гарч байгаа. 사실 우리의 신앙생활 가운데 가장 위험한 말인 겁니다. Тийм учраас бидний итгэлийн амьдрал дундаж ихсэндээ хамгийн аюултай үг бол би ингэж бодсон юм а гэдэг үг. 내 생각에는. Миний бодлоор, 내 경험에는 миний туршлагаар 이렇게 하면 될 것 같아가 어떤 의미에선 가장 위험한 신앙생활이 될 수 있어요. за ингээд хийчихвэл болох юм биш үү гэж ярьж ихэлсэн цагаас ахуулаад миний итгэл аюулд орсон байдаг. 근데 반대로 가장 안전한 말이 성경에 기록되어 있어요. За гэтэл эсрэгээрээ Библиэлд хамгийн аюулгүй хамгийн тогтвортой үг гарч байгаа. 갈라디아서 За тэр нь Галаат номон дээр байна. 4장입니다. Галаат 4-р бүлэг. 예, 같이 읽어보죠. За 4-ийн 30-р ишлэгийг нь хамт уншийе. Гэтэл бичвэр юу гэж хэлдэг вэ? Энэ зарц бүсгүй хүүтэн зайлуул. Зарц бүсгүй хүү эргчлөөт эмэгтэй хүүтэй хамт өв залгамжлахгүй гэдэг. 성경이 무엇을 말하느냐. Гэтэл бичвэр юу гэж хэлдэг вэ гэсэн байна. 이것이 신앙생활 가운데 가장 안전한 신앙생활을 할 수 있는 방법입니다. Тэр гэтэл бичвэр юу гэж хэлдэг юм болоо гэдэг чинь бид бүхний хамгийн аюулгүй итгэлийн амьдралаар амьдрахад туслалцаа 전도는 болдог. 어떻게 해야 됩니까? За бид бүхэн сайн мэдээг яаж тараах ёстой вэ? 성경이 무엇을 말하느냐. Тэгвэл бичвэр юу гэж хэлдэг вэ гэхтэл болно тийм. 형제자매들에 대한 태도를 어떻게 해야 됩니까? Ахан дүүстэй би тийм ээ ямар хандлагыг харуулах ёстой вэ? 성경이 무엇을 말하느냐. Бичвэр дээр юу гэж хэлсэн байдаг 세상 вэ? 사람들에 대해서 어떻게 해야 됩니까? Энэ нийгмийн хүмүүстэй би яаж харьцах ёстой вэ? 성경이 무엇을 말하느냐. Бичвэр юу гэж хэлдэг вэ? 어떻게 형제자매들을 용서해야 됩니까? Яаж би ахан дүүсээ уучлах вэ? 성경이 무엇을 말하느냐. Бичвэр юу гэж хэлдэг вэ? 성경에 하나님께서 우리에게 필요한 모든 말씀을 기록해 놓으셨습니다. Тийм учраас энэ дээр бичвэр гэж гарсан байгаа энэ Библиэлд бид бүхэн хэрэгцээтэй байгаа, бид бүхэн шаардлагатай байгаа бүхий сайн сайхан үгс бичигдсэн баг. 우리가 구원을 받고 신앙생활하는데 전혀 부족함 없도록 이 성경은 완전하게 채워져 있습니다. Тийм учраас бид бүхэн аврагдаад итгэлийн амьдралаар амьдарч байгаа үедээ ямар зүйлээр дутагдаж гачигдахгүй байхаар тэр олон сайн сайхан зүйлс Библиэр дүүрэн байж байгаа. 내 생각으로 답을 얻으려고 하지 말고 Тэр нэг өөрийнхөө бодлоор нэг юмны хариултыг олж авах гээд битгий хичээгээд байна. 사람들의 지혜와 경험으로 답을 얻으려고 하지 말고 Нэг тийм хүмүүсийн мэрэгэн ухаан ямар байна? Хүмүүс ер нь яаж амьдардаг юм бэ? Түүнрөө битгий анхаарлаа 성경이 хандуулаа. 무엇을 말하느냐. Харин бичвэр юу гэж хэлдэг вэ? 가장 안전하고 가장 축복된 신앙생활이 될 겁니다. Тэр эн чинь хамгийн аюулгүй, хамгийн өрөөлтөй итгэлийн амьдрал бол энэ бичвэр дотор байдаг байна. 하나님께서 넘어가지 말아야 될 첫 번째 것을 정해 주신 겁니다. Тийм учраас бурхан хитэрч гарч болохгүй хамгийн ихний хил хязгаарыг тогтоож өгсөн байна те. 기록된 말씀 밖으로 넘어가지 말아라. Тэр нь юу вэ гэхээр бичигдсэн байгаа үгнээс хитэрч гарахгүй байя. 자, 두 번째로 넘어가지 말아야 될 것은 바로 교회입니다. За хоёр дахь давах ёсгүй хязгаар маань юу вэ гэхээр чуулганы хил хязгаар байна. 하나님께서는 구원받은 사람에게 교회라는 무리를 분명히 허락해 주신 거예요. Тэр бурхан аврагдсан бид бүхэн зориулаад ийм чуулган гэдэг нэртэй сүргийг бий болгочихсон байгаа үстэй. 근데 교회라는 선을 제한을
넘어가 버리면 안 됩니다. Гэтэл энэ чуулган гэдэг хэл хязгаараа давж гараад чуулганаасаа хэтрээд яваад иж болохгүй. 혹 잘못 생각하면 나 혼자서도 신앙생활은 잘할 수 있다 생각할 수 있습니다. За магадгүй бүр цаашлаад буруутчих юм бол би ганцаараа байсан ч итгэлийн амьдралаар амьдрч дүнгэнөө гэдэг болчихж болно. 나 혼자 말씀 읽고 Би ганцаараа гэртээ Библийг 나 уншия. 혼자 기도하고 Би ганцаараа гэртээ 나 залбирая. 혼자 전도하면서 Би ганцаараа сайн мэдээг тараа. 나 혼자 죄를 끊고 거룩하게 살아가면서 Би ганцаараа гим нүглээ хаяа. Би ганцаараа ариун амьдрий. 아유 사람들이 많이 모여 있는 곳에 있으면 여러 가지 불편한 일들이 생기고 Нэг тийм олон хүмүүс цуглажсан байгаа газар очих юм бол тухгүй байна, надад эвгүй байна. 마음 상하는 일들도 있을 수 있으니까 За тэгээ олон хүмүүс дунд байгаад ах юм бол миний сэтгэл шархалж болно. 차라리 나쁜 마음 안 가지려면 그냥 혼자 신앙생활해야겠다라고 생각하시는 분도 있을 수 있어요. Тийм учраас янз бүрийн хорон буу зүйл бодож дэмий гим нүгэл хийхгүй тул би зүгээр гэртээ гав ганцаараа байж яа гэж ярьдаг хүмүүс байдаг. 근데 그것은 하나님께서 정하신 것을 벗어나는 거예요. Гэхдээ тэр хүн яаж ийн гэхээр бурхны тогтоож өгсөн хэл хязгаараас даваад хэтрээд гарчиж байгаа байхгүй. 교회 오면 여러 가지 불편한 일들이 생길 수 За ингээд 있죠. чуулган дээрээ ирээл харахгүй юу? Олон янзын тавгүй тухгүй нөхцөл байдал байгаа биз? 교회라는 이름으로 모이면 여러 가지 마음의 상처를 받을 때도 있을 수 있습니다. Чуулган гэдэг нэрийн дор ийм олон хүмүүс цуглах юм бол олон янзын гомдол маргаанууд үүснэ. 그런데 하나님께서 분명히 정해 주신 거예요. Гэхдээ эн чинь бурхны бид бүхэн тогтоож өгсөн хэл хязгаар гэдээ бахад. 교회라는 울타리를 하나님께서 정해 주셨습니다. Тийм учраас бурхан бид бүхэнд ийм чуулган гэдэг хашааг бий болгож өгсөн баг. 그래서 교회를 벗어나면 안 되는 거예요. Тийм учраас чуулганаасаа гарч яваал чуулганаасаа хитрэл одоо ингэж болохгүй. 사도행전 За Үйлс номноос олж харъя. 11장입니다. Үйлс 11-р бүлэг байна. 같이 읽죠. 11-ийн 23-ыг бүгдээрээ хамт уншийе. Тэр хурч ирээд бурхны нэгүслийг үзэж баярлан шийдэмгээ зүрхээр эзэнд үнэнч үлдэхийг тэдэнд ятгажээ. 예. 스데반 집사님이 순교를 하고 Тэр Стефан гүйцэтгэгч маань нөгөө чулуугаар чулуудуулаад өөрийнхөө амь насыг өргөсөн байдаг тийм. 예루살렘 교회에 대한 핍박이 계속되었습니다. За тэгээд Иерусалим чуулган маань маш тийм хүчтэй хавчлагад өртсөн баг. 당시의 교회는 큰 슬픈 일이었죠. За тэгэхээр тухайн цаг үеийн чуулганд бол маш том үй гашуу нүүрлээ гэсэн. 하지만 하나님은 슬픈 일을 통해서도 하나님의 선하신 계획을 진행하시는 분이시죠. Гэхдээ бурхан ямар нэгэн тийм ээ үй гашуутай тийм үйл явдал дундаж хүртэл өөрийнхөө сайн хүслийг гүйцэлдүүлдэг бурхан тийм 그 ээ. 흩어진 사람들이 가는 곳곳마다 복음을 전했습니다. Тийм учраас тархаа бутархай болсон тарж бутарсан хүмүүс хүртэл хаа очисон газараа сайн мэдээг тараагаад явсан байдаг 그래서 шүү. 이제 안디옥이라는 지역에 많은 사람들이 구원을 받게 됐던 거예요. За тэгэж явж байгаад Антиох гэдэг газар очисон чинь маш олон хүмүүс аврагдах үйл явдал бий болсон байна. 예루살렘 교회에서 그 소식을 들었습니다. За тэгээд өнөөх Иерусалим чуулганаас Антиох чуулганы талаар сонссон 근데 байна. 흩어진 형제자매님들이 복음을 전해서 구원받았기 때문에 말씀을 가르쳐줄 전도자는 없었던 거예요. Гэтэл нөгөө зүгээр тархаа бутархаа явж исэн хүмүүс л нэг үгийг хэлээ сайн мэдээ тараасан учраас яг тэр Антиох гэдэг газар сууршаад сайн мэдээг тарах номлогч байхгүй байсан байна. 그래서 당시에 일꾼이었던 바나바를 그곳에 보낸 겁니다. Тийм учраас тухайн цаг үед Иерусалим чуулганаас чуулганы ажилчин байсан Барнабыг Антиох руу илгээсэн байна. 그리고 방금 읽었던 말씀은 그 바나바가 안디옥 교회에 구원받은 사람들에게 했던 이야기인 거예요. За тэгээд сая уншсан 23 дугаар ишлэл бол Иерусалимаас илгээгдсэн Барнабын Антиох чуулганы ахын дус хандаж хэлсэн үг байхгүй. 굳은 마음으로 주께 붙어 있어. За юу гэж хэлсэн бэ гэхээр шийдэмгээ зүрхээр эзэнд үнэн чүл дээрээ гэж ятгасан гэж. 여러분 생각해 보세요. За хүмүүсээ та бүхэн бодоод үзтээ. 예루살렘에서 안디옥까지 얼마나 먼 거리를 이동한 것입니까? За энэ Иерусалим гэдэг хотоос Антиох руу явж очих хүртэл ямар урт хол замыг туулсан ба. 그리고 막 구원받은 사람에게 얼마나 많은 말을 해주고 싶었겠습니까? За тэгээ байж байжгаад нэг юм очиж байгаа юм чин Антиох чуулганы ахын дус ямар олон үгийг хэлж өгмөр санагдсан байх вэ? 그런데 성경에는 딱 한 말씀만 기록되어 있어요. Гэтэл Библиэлд ганцхан өгүүлбэр бичигдсэн байгаа. 뭐요? Тэр нь ямар үг гинөө? 굳은 마음으로 주께 붙어 있으라. Шийдэмгээ зүрхээр эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ. 이건 바로 주님의 몸된 교회 안에 거하는 것이 가장 구원받은 사람으로서의 첫 번째 이름을 이야기하셨던 거예요. Эн чинь ерөөсөө эзний бий болсон чуулган дотор бид бүхний хийх ёстой хамгийн ихний үйлдэл бол эзэндээ үнэнч үлдэх явдал юм аа. 특별히 굳은 마음으로라는 단어가 사용되어 있죠. За тэгээд ялангуяа шийдэмгээ зүрхээр гэж байгаа үстэй. 왜냐면 어려운 일이 있을 수 있거든요. Яагаад гэвэл чуулган дотроо эн чинь хин хүсэнд байгаад байдаг юм биш хэцүү зүйлсүүд гарч ирнэ. 유혹이 있을 수 있거든요. Олон янзын уруу татлагууд гарч ирнэ. 그래서 결심된 확실한 마음으로 교회에 붙어 있으라 이야기했던 겁니다. Тийм учраас тэр хүн асарыг шийдэмгээ байх хэрэгтэй. Маш том шийдвэр гаргасны үндсэн дээр л үнэнч байх боломжтой гэсэн үг байгаа 지금 үстэй. 바나바라는 전도자가 우리 가운데 있다면 동일한 이야기를 해줄 거예요. Тэгэхээр одоо Барнаб гэдэг сайн мэдээ тараагч гисэндээ яг одоо та бүхний дунд тийм ээ зогсох юм бол яг л ижилхэн зүйлийг л хэлж өгнө. 굳은 마음으로 주께 붙어 있으라. За ахын дүүсээ шийдэмгээ зүрхээр эзэнд үнэн зүйл дээрээ л гэж хэлнэ үстэй. 굳은 마음으로 주님의 몸된 교회 안을
벗어나지 말아라. Шийдэмгээ зүрхээр эзний бие болсон чуулганаасаа битгий холдож яваарай л гэж хэлнэ дэс. 교회 안에서 신앙생활 하다 보면 여러 가지 어려운 일들이 생길 수 있죠. Тийм учраас чуулган дотроо ингээл их сайхан сэтгэлээр итгэлийн амьдралаар амьдрал явж идэл ингээл олон янзын асуудлууд үүснэ. 그리고 신앙생활 하다 보면 외부로서의 유혹들도 점점 더 커집니다. За бас итгэлийн амьдралаар амьдраад чуулган дотроо байж явах үед гадны нөлөөтэй олон янзын уруу татлахууд үүсдэг дээ. 오히려 구원받기 전에는 교회에 대해서 비방하지 않던 사람들도요. Харин ч эсэргээрээ намайг аврагдахаас өмнө бол ерөөсөө чуулгантай холбоотойгоор би хавчигдаж байсан удаа байхгүй шүү. 내가 구원받고 신앙생활하면요 이상하게 교회에 대한 비방이 시작됩니다. Би аврагдаад итгэлийн амьдралаар амьдрдаг хүн болсон гэх юм бол их хачирхалтай нь шууд хавчлагууд эхэлдэг те. 다른 사람이 교회 갈 때는 방대하지도 않았던 가족들이요. Өөр хүмүүсийн тиймээ ингээд сүмд явж явах үед чинь ерөөсөө хавчдаггүй байсан тийм гэр бүлийнхэн мөн. 내가 구원받고 교회 다닌다고 하면 이상하게 반대를 합니다. Би аврагдаа сүмд явдаг боллоо гэх юм бол гэр бүлийнхэн мань асар их намайг хавчин зовоодог. 근데 그것도 당연한 일입니다. Гэхдээ яг үнэндээ энэ ч гэсэндээ мэдээжийн үйл явдал байхгүй. 예수님께서 말씀하셨던 것처럼 Есүс эзэн тэгж айлцсан. 너희가 세상에 속하였다면 세상이 너희를 미워하지 않겠지만 Та нарын ертөнцийнх байсан бол ертөнц та нарыг үзэн ядахгүй. 너희가 세상에 속하지 않은 거로 세상이 너희를 미워하느니라. Харин та нар энэ ертөнцийнх биш учраас ертөнц та нарыг үзэн ядах нь мэдээжийн хэрэг юм а гэсэн. 구원받기 전에 교회를 다녔어도요 핍박 안 받습니다. Аврагдахаас өмнө би сүмд явдаг байсан ч намайг бол авчихгүй шүү дээ. 예수님에게는 속하지 않았던 거였거든요. Яагаад гэвэл би чинь хараахан Есүсийг болоогүй байгаа юм чинь. 근데 확실한 구원의 믿음을 얻으면 Гэтэл яг баттай аврагдаад авралын итгэлийг олоод 이제 авчлаа. 세상으로의 어려움들도 반드시 있는 것입니다. Тэгэх юм бол энэ нийгмээс ирж байгаа гадны нөлөөтэй уруу татлах авчилгууд маш их нэмэгддэг баг. 그래서 이렇게 말씀해 주신 Тийм учраас л ингэж хэлсэн байна. 굳은 마음으로 주께 붙어 있으라. Шийдэмгээ зүрхээр эзэнд үнэнч байгаарай 우리의 гэж. 신앙생활 가운데 주님께서 정해 주신 교회를 결코 벗어나서는 안 됩니다. Тэр бид бүхэн аврагдаад итгэлийн амьдралаар амьдраарай гэд өгчгсөн байгаа энэ чуулганаасаа бид бүхэн юусоо хитэрч давж гарч болохгүй шүү. 여러 가지 어려움들이 있더라도 Олон янзын асуудал маргаанууд 여러 байна. 가지 유혹들이 있더라도요. Олон янзын уруу татлахууд байна. 교회에서만큼은 벗어나면 안 돼요. Хэдий тийм байсан ч би чуулганаасаа л холдож явж болохгүй. 시므이가 종 2명을 얻으려고 했다가 생명을 잃게 된 것처럼 За тэр Шимей гэдэг хүн ч гэсэндээ хоёр боол зарцаа эргүүлж олж авч ирэхин төлөө өөрийнхөө амь насыг тиймээ золиослсон шүү дээ. 교회를 벗어나면요 영적인 생명력을 잃게 됩니다. Тэгэхээр би чуулганаасаа гарч явсан тэр өдрөө би өөрийнхөө сүнснийхээ амь насыг алдна гэсэн. 힘 있는 신앙생활 못합니다. Чуулганаасаа холдсон хүн ерөөсөө хүчтэй амьдрна гэж байхгүй. 영혼을 건지는 신앙생활 못하게 됩니다. Яаж бусдын сүнсийг аврах юм бэ? 우리는 교회라는 곳을 넘어가지 말아야 합니다. Тийм учраас бид бүхэн чуулган гэдэг энэ хил хязгаараа ерөөсөө хитэрч давж гарч болохгүй. 그리고 마지막으로 믿음의 분량을 넘어가서는 안 됩니다. За тэгээд хамгийн сүүлд нь бид нарын давж болохгүй хил хязгаар бидний итгэлийн хэмжээ. 로마서 За Ром номноос олж харъя. 같이 읽죠. 12-ийн 3-ыг хамт уншийе. 내게 Надад 주신 хоёрхогдсон 은혜로 нэгүслээр 말미암아 би 너희 та нарын 중 хүн нэг 각 бүрд 사람에게 чин 말하니 хэлье. 마땅할 Өөрийнхөө 생각할 талаар 그 бодох 생각을 ёстойгоосоо 품지 илүүгээр 말고 бүү бод. 오직 하나님께서 Харин Бурхны хүн бүрд оноосон итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. 하나님께서는 모든 사람에게 다 적당하게 나누어 주시는 겁니다. Тэгэхээр Бурхан бүхий л хүмүүст энэ итгэлийн хэмжээ гэдэг зүйлийг яг хүн болгон тохирсон хэмжээнийхэн дагуу хуваарлж өгсөн байгаа. 우리가 가진 재능들도 Тэр бид бүхэнд байгаа авьяас чадвар маань ч хүртэл 우리가 가진 환경들도 бид бүхний амьдарч байгаа орчин нөхцөл 뭐 маань ч 다른 хүртэл 사람과 비교하면 뭐 좋다 나쁘다 이야기할 수 있을 тэр 거예요. өөр бусад ингээд хажууд сууж байгаа хүмүүстэйгээ харьцуулах юм бол энэ сайн би мүү гэж ингэж харьцуулж болно те. 근데 비교할 필요가 없습니다. Гэхдээ ерөөсө харьцуулаад байх хэрэг бол байдаггүй шүү. 모든 것을 아시는 하나님께서 각 사람에게 적당하게 주시는 거예요. Яагаад гэвэл Бурхан хүн болгонд яг л тохирсон хэмжээнийхэн дагуу хуваарлаад өгчихсөн байгаа л тэр юм чинь. 그리고 필요할 때 적당하게 주십니다. За тэгээ бас яг надад хэрэгцээтэй байх юм бол хэрэгцээний маань дагуу хуваарлж өгнө гэсэн байна. 가난하게도 하시지만 부하게도 하시는 하나님이십니다. Бурхан намайг ядууруулж чадна, эргээд баяжуулж чадна. 낮게도 하시지만 높이기도 하시는 За 하나님이십니다. намайг дорж болгож чадна, намайг эргүүлээд өндөрт өргөмжилж чадна. 세우시는 하나님이신 동시에 무너뜨리는 하나님이시기도 한 거예요. Бас Бурхан босгон байгуулж чадна, эргүүлээд нурааж чаддаг тийм л Бурхан. 그러니까 하나님은 각 사람에게 필요할 때 모든 것을 적당하게 주시는 분인 거예요. Тийм учраас Бурхан хүн нэг тус бүрд яг хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тохирсон хэмжээнд нь тааруулаад өгжээ. 근데 믿음의 분량도 마찬가지인 Тэгэхээр 겁니다. итгэлийн хэмжээ маань ч гэсэндээ яг адилхан байх нь байна. 하나님께서 우리 각 사람에게도요 믿음의 크기도 분명
적당하게 때에 맞게 주시는 겁니다. Тэр бурхан энд сууж байгаа бид бүхний хүн нэг тус бүрдэж гисэндээ яг л тохирсон цаг хугацаанд нь тааруулаад яг л хүн бүр тохирсон хэмжээнийхэн дагуу итгэлийг өгсөн бахна. 그래서 그것을 넘어가려고 해서는 안 돼요. Тийм учраас үүнийг бид бүхэн нэг давж гарыг хэтрий гих шаардлага юусоо байхгүй. 주신 믿음보다 더 크게 넘어가서려고 해서도 안 되고 Тэр бурхан надад ийм итгэлийг өгчихсэн байж хаад чинь үүнээс би илүү тийм ээ одоо давж гарна гэж болохгүй. 주신 믿음보다 더 뒤로 물러가서 생활하려고 해도 안 됩니다. Бас надад өгчихсэн байгаа итгэлээсээ хоош нь ухраад илүү бага итгэлтэй хүн шиг амьдрах гээд байж болохгүй. 예. 그러니까 교회 안에는 적당하게라는 말은 안 맞는 거예요. Тийм л учраас ингээд чуулган дотор нэг тийм тааруус хийгээ, тохируус хийгээд гэдэг үг тохирдоггүй байхгүй. 부지런하여 열심을 품고 주를 섬기라라고 말씀해 주신 것처럼 Хичээл зүтгэл бүү хайрга бай, харин эзэнд үйлчлэн сүнс дотор шат гэж хэлсэн. 모든 구원받은 사람들은 최선을 다해 살 수밖에 Тэр 없습니다. бүхий л аврагдсан хүмүүс зүгээр байгаа нөхцөл байдлаасаа бүх хүчээд ажиллаад амьдрахаас өөр аргагүй. 큰 믿음은 큰 믿음대로, Том итгэлтэй том итгэлээрээ. 적은 믿음은 적은 믿음대로예요. Жижиг итгэлтэй хүн нь өчүүхэн итгэлийнхээ дагуу л амьдрдаг. 예. 그래서 우리는 믿음의 분량을 넘어가서는 안 되는 거예요. Тийм учраас бид бүхэн эзэн бурхнаас хүлээж авсан итгэлийн хэмжээнээсээ хитэрч давж гарч болохгүй. 그 믿음의 분량을 넘어가지 않는 두 가지의 모습이 있습니다. Тэр итгэлийн хэмжээгээ давж гарахгүй байдаг юм хоёр төрлийн дүр төрх байдаг л та. 예, 첫 번째는 교회 안의 질서에 잘 순종하는 모습인 거예요. За эхнийх нь юу вэ гэхээр чуулганаас тогтоож өгсөн дис дараа эмх журманд баригдах. 예. 민수기 16장에 보면 이제 믿음의 분량을 넘어서려고 했던 사람들이 있죠. За нөгөө тооллого 16 дугаар бүлэг дээрээс харах юм бол итгэлийн хэмжээнээсээ хитрэх гэж оролцсон хүмүүс гардаг те. 고라와 다단과 아비람과 온입니다. За Кора, Датан, Абирам, Он гэдэг хүмүүсийн талаар гарч байгаа. 그리고 그를 따랐던 많은 사람들이 있어요. За тэгээд тэр хүмүүсийг дагаад явж исэн маш олон хүмүүс байсан. 분명히 하나님께서는 그들에게 적당하게 일을 맡겨 주셨는데 Тэр бурхан гарцаагүй хүн нэг тус бүрд хийх ёстой ажлуудыг нь даалгаад өгчихсэн байсан байна. 그들은 오히려 모세와 아론을 비방했습니다. Гэтэл тэр хүмүүс яасан бэ гэхээр Мосе, Аарон хоёрыг тийм ээ одоо урдаас нь тэрсэлж эхэлсэн баг. 너희들만 왜 앞서 일을 하고 있느냐? Эсэргүүцэж эхэлсэн. Яагаад та хоёр урд гараад ажил хийдэг юм бэ? 하나님께서 세우신 질서를 넘어가려고 했어요. Бурханы тогтоож өгсөн эмх журмыг давж гарах гэж оролцсон байна. 그리고 또 믿음의 분량을 넘어가는 모습은 형제 자매님들을 비방하고 판단하는 겁니다. За тэгээд өөр бас нэг тийм ээ итгэлийн хэмжээгээ давж гарч байгаа дүр төрх нь чуулган дотор байгаа ахан дүүсээ муулж ахан дүүсээ шүүмжлэх 자, явуулсан. 로마서 14장 За Ром 14-р бүлгээс олж харъя. 같이 읽죠. 1-4-ийг дуустал хамт уншия. Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынхын талаар бүү заргалт. Бүх юмыг идэж болно гэж нэг нь итгэдэг байхад сул нэг нь ургамал ногоол иддэг. Иддэг нь иддэггүйгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддгээ бүү шүүг. Учир нь бурхан түүнийг хүлээн авсан билээ. Тиймээс бусдын зарцыг шүүгч та хэн бэ? Зарц эзнийхээ өмнө зогсдог, эсвэл ундаг. Эзэн түүнийг босгох чадaltaй учир тэр зогсох болно. 로마 교회에도 여러 모습의 여러 믿음의 분량의 형제 자매들이 있었던 거예요. Тэгэхээр Ром чуулганы дотор ч гэсэндээ маш олон янзын дүр төрхөөр амьдардаг ингээд олон өөр ахан дүүс байсан. 연약한 사람도 있고 강한 사람도 있고. Тэр сул дорой ахан дүүс байсан, хүчрхэг ахан дүүс ч 그건 байсан. 모든 교회의 모습이 동일합니다. Тэр эн чинь ямар чуулган байсан бэ бүгдээрээ л ижилхэн бүтцтэй 믿음이 байдаг шүү дээ. 연약한 사람만 있는 교회도 없고요. Итгэлээрээ сул хүмүүс л байдаг тийм чуулган гэж байхгүй тийм. 믿음이 강한 사람만 있는 교회도 없습니다. Эсвэл зөвхөн итгэлээрээ хүчрхэг амьдардаг тийм ахан дүүстэй чуулган ч гэж байхгүй. 교회는 당연한 거예요. Тэр чуулган гэдэг чинь мэдээж хэрэг байна. 연약한 사람도 있고 Сул дорой хүмүүс ч байна. 강한 사람도 있고. Бас хүчтэй хүмүүс ч байна. 그래서 어떻게 하지 말라고 하십니까? Тийм учраас юуг хийж болохгүй гэсэн бэ? 3절에 보면 업신 여기지도 말고 판단하지도 말아라. 3 дугаар ишлэл дээрээс харуул бүү басамжил бүү шүү гэсэн. 이것은 서로가 서로에 대한 마음을 이야기하는 것이죠. Тэр эн чинь нэг рүүгээ хандсан байр байдлын талаар хэлсэн байна. 나보다 тийм ээ? 믿음이 적은 자들을 보면 무시하는 겁니다. Надаас илүү итгэлээрээ нэг сул дорой хүмүүс байх юм бол хараад басамжилдаг. 고린도 교회 성도들이 그러했잖아요. Коринт чуулганы ахын дүүс чинь яг тэгсэн шүү дээ. 교만한 마음을 품고 Бардам сэтгэлтэй 믿음의 분량을 넘어서서 자기보다 낮게 보이는 형제들을 판단했습니다. итгэлийн хэмжээнээс давж гараад өөрсдийнх нь итгэлийг гүйцэхэргүй дорд итгэлтэй хүмүүс байх юм бол хараа шүүмжилдэг байсан. 자기의 것만 자랑하고요. Тийм ээ? өөрийнхөө зүйлээрээ сайрхан. 그리고 또 반대로 판단하지 말라. За тэгээд эсрэгээрээ бүү шүү гэсэн байна. 또 믿음이 강해 보이는 자를 비방하는 겁니다. Тэр итгэлээрээ ингээл тийм ээ илүү хүчтэй харагдаж байгаа хүмүүсийг хараа шүүмжилдэг. 왜 그것밖에 못하냐? Тийм ээ? Яагаад энэс илүү зүйлийг хийж чаддаггүй 너는 юм бэ? 구원받은 지 오래됐는데 왜 그 정도밖에 안 되냐? Та аврагдаад удсан хүн байжээж яагаад нэг иймхэн юм хийж чаддаггүй? 그러지 말라고 말씀해 주시는 거예요. Тэгэхээр битгий тэгэрээ гэсэндээ бүү шүүгээрээ гэсэн 그 байна. 모든 행동들이 믿음의 분량을 넘어가는
잘못된 행동이다 말씀해 주시는 Тэгэхээр 거예요. эдгээр үйлдэлүүд чинь бүгдээрээ нөгөө итгэлийн хэмжээнээсээ давж гарч байгаа буруу үйлдэлүүд болчихж байгаа байхгүй. 4절의 말씀처럼 하나님께서 그 모든 사람들을 받아주신 거예요. Тэгэхээр 3-ын сүүл хэсэг дээр гарч байгаачлан учир нь бурхан түүнийг хүлээн авсан билээ гэсэн байна. 자, 하나님께서 넘어가지 말라고 정해 주셨습니다. Тэгэхээр бурхан битгий давж гараарай гэдэг хэл хязгаарыг тогтоосон байна. 그것이 바로 믿음의 분량입니다. Энэ бол бидний итгэлийн хэмжээ. 큰 믿음을 주셨다면 더욱더 주님을 위해 열심히 살아야 됩니다. Тэгэхээр надад илүү том хэмжээний итгэлийг өгсөн бол би илүү их бүхнээ дайшлаад эзний төлөө хүчтэй амьдрахад болно шүү дээ. 꼭 Тийм. 다른 사람을 무시해서는 안 됩니다. Тэглээгээл бусад хүмүүсийг үл тоомсорлоод басамжлаад ингэж болохгүй. 적은 믿음을 갖고 있다면 그 믿음에 맞게 최선을 다해 살아야 됩니다. За тэгээд өчөөхөн итгэлийг авсан хүн байх юм бол түүндээ тааруулаад бас л бүх хүчээ дайчлах хэрэгтэй. 그리고 성장해야 됩니다. Тэгээд тэр хүн итгэлээрээ өсөх хэрэгтэй. 앞서 있는 사람을 판단하지 말아야 합니다. Урд гарч үйлчилж байгаа хүмүүсийг хараад шүүмжлээд иж болохгүй. 그것이 하나님께서 우리 모든 그리스도인에게 정해주신 선인 겁니다. Тэгэхээр энэ бол бурхны зүгээс аврагдсан Христэд итгэгч бид бүхэн тогтоож өгсөн хэл хязгаар байна. 이제 정리해 보겠습니다. За хамтдаа зэгцэлцгээе. 예레미야 Иремья ном байна. 같이 읽겠습니다. Иремья 5-ын 22-ыг хамт уншийе. Та нар надаас эмээхгүй юу гэж эзэн тунхаглаж байна. Та нар миний өмнө чичрэхгүй юу? Учир нь би тэнгисийг хөндлөн гаргуулахгүй тул хэл хязгаар болгож эсийг мөнхийн тогтоолоор тавьсан. Давлгаа хэдий хаялвч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнөвч хөндлөн гарч чадахгүй. 하나님께서 자연을 통해서도 교훈해 주셨던 겁니다. Тэгэр бурхан байгаль дэлхийн ертөнцөөрт хүртэл дамжуулаад бидэнд сургамжилж байна. 파도가 아무리 무섭게 치는 것 같아도 Тэр давлгаа хичнээн тэмээ хүчтэй давлгаалж байсан чи. 이 바닷물이 육지로 다 들어올 것 같아도 Энэ тэмээ далайн ус бүгдээрээ их газар руу түрээд орж ирэх юм шиг санагдаж байсан чи. 모래라는 분명한 넘지 못할 선을 만들어 놓으셨다. Урд нь тэр зузаан элсийг тогтоож өгсөн байгаа учраас давлгаа хичнээн хүчтэй хаялсан ч давж орж ирж чаддаггүй шүү дээ. 창조주 하나님께서 모든 것에도 넘어가지 말아야 될 선을 정해 주셨다라는 거예요. Тийм учраас бүтээгч эзэн бурхан маань бид бүхэнд бүгдээрэн дээр нь тийм ээ бүгдээрэнд нь давж болохгүй тийм хэл хязгаарыг тогтоож өгсөн баг. 그런데 이스라엘은 하나님이 정해 주신 선을 넘어가 버렸던 겁니다. Гэтэл Израильчууд яасан бэ гэхээр бурханы тогтоож өгсөн хэл хязгаараас даваад гарчихсан. 하나님이 정해 주신 말씀의 선을 넘어가고 Бурханы тогтоож өгсөн үгийн хэл хязгаарыг давж гарсан. 하나님의 민족이라는 그 선을 넘어가 버렸던 거예요. Бурханы ард түмэн гэдэг хэл хязгаарыг давж гарсан байна. 시므이도 그러했죠. За тэгээ Шимей гэдэг хүн ч гэсэндээ яг адилхан байсан байгаа үстэй тийм ээ. 그는 솔로몬 왕으로부터 용서를 받고 예루살렘 성이라는 제안을 받았습니다. Тэр хүн Соломон гэдэг хүний уушлал өршөөлийг хүлээж аваад Иерусалим гэдэг хот дотор амьдрах нэгүслийг хүлээж авсан баг. 그 선만 넘어가지 않았다면 자유롭게 또 평안하게 남은 삶을 보낼 수 있었을 거예요. Гэтэл тэр Иерусалим гэдэг цайзаасаа л давж гараагүй тэндээ л урт удаан хугацаанд амьдарсан бол маш олон ерөөл нэгүслийг өөр дээрээ хүртээд амьдрах боломж түүнд байсан. 근데 종 2명을 얻으려고 Гэтэл нөгөө хоёр боол зарцаасаа болоод тийм. 그 약속한 선을 넘어감으로써 생명을 잃게 Тэр 되었어요. амлагдсан байсан хэл хязгаарыг давж гарснаасаа болоод өөрийнхөө амийг алдсан. 오늘 이 사건을 통해서 중요한 두 가지의 교훈을 배웠습니다. Тэр өнөөдөр бүгдээрээ энэ үйл явдлаар дамжуулаад бас чухал хоёр сургамжийг авлаа. 우리도 시므이와 같이 작은 것을 얻으려고 하다가 큰 것을 잃어버리는 사람이 되어서는 안 될 거예요. Тэр бид нар ч гэсэндээ Шимей шиг нэг өчөөхөн жижиг зүйлийн төлөө том зүйлийг алдаж болохгүй шүү. 이 세상의 것은 작은 것입니다. Тэр энэ дэлхийн ертөнцийн нүдэнд харагдаж байгаа зүйл бол үнэндээ өчөөхөн зүйл. 하나님의 것은 큰 것입니다. Харин бурхантай холбоотой бүх зүйл том юмс. 이 세상의 것은 짧은 시간의 것입니다. Энэ дэлхийн ертөнцийн зүйл бол агшин зуурын зүйл. 하나님의 것은 영원한 것입니다. Харин бурхантай холбоотой зүйл бол мөнхийн зүйл. 우리는 영원한 것을 위해 살아가는 사람이 되어야 할 Тийм 겁니다. учраас бид бүхэн мөнхийн зүйлийн төлөө амьдрагчд болох хэрэгтэй. 그리고 하나님께서 정해주신 것을 넘어가지 않아야 됩니다. За бас түүний дараа бурхны тогтоож өгсөн хэл хязгаарыг бид давж болохгүй гэсэн. 말씀이라는 선을 넘어가서는 안 되고요. За эхнийх нь Библиэр бичигдсэн байгаа үгнээс хитэрч гарч болохгүй. 교회라는 선을 넘어가서는 안 될 거예요. За бас түүний дараа чуулган гэдэг хэл хязгаарыг давж гарч болохгүй. 그리고 믿음의 분량이라는 선을 결코 넘어가서는 안 될 겁니다. Хамгийн сүүлд нь итгэлийн хэмжээ гэдэг хэл хязгаараас давж гарч 그래서 болохгүй. 말씀대로 살아가는 신앙생활을 하시고요. Тийм учраас та бүхэн маань үгийн дагуу л итгэлийн амьдралаар амьдраарай. 교회와 꼭 붙어 있는 신앙생활을 하시고요. За тэгээ чуулгандаа үнэн ч үлддэг итгэлийн амьдралаар амьдраарай. 그리고 믿음대로 최선을 다해 살아가는 신앙생활이 되시기를 바랍니다. За тэгээд хамгийн сүүлд нь бурхнаас хүлээж авсан итгэлийнхээ дагуу бүх хүчээ дайчилдаг итгэлийн амьдралаар амьдраарай.